Netflix болон YouTube хоёр өөр ертөнцөө, хоёр өөр философитой. Гэхдээ нэг зах зээл дээр орж байгаа. Бидний цаг хугацаа, анхаарал, сонирхол, өнөөдрийн entertainment ертөнцид өрнөж байгаа хамгийн том дайн бол энэ хоёрын хооронд өрнөд байгаа. Нэг нь кино зурлаараа дэлхийг эзэлсэн мэргэжлистүүд, нөгөө нь хинч контент бүтээж од болж чаддаг нээлттэй талбар гэсэн. Энэ хоёр бол зүгээр нэг бизнесийн сөргөлдөөн биш ээ. Энэ бол ирээдүйн entertainment дээр ямар байгаа гэдгийг шийдэх юм том тулаан болоод байгаа. За өнөөдөр бүгдээрээ Netflix болон YouTube хоорондын дайн буюу entertainment-ийн ирээдүйн төлөв тулаан нэртэй толгойн материал, зах зээлийн стратеги, платформуудын стратеги, хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлтөөр үндэслэн ярих болно. Өөрөөр хэлбэл энд яригдж байгаа зүйлүүд бол бүгдээрээ топ баримтчиг хандлага дээр тулгуурсан гэж ойлгож байна. За тэгэхээр орчин үеийн entertainment-ийн зах зээлд гарсан хамгийн том өөрчлөлтүүдийн нэг бол дижитал стриминг платформуудын тэсрэлт байгаа. Тэгээд тэдгэр дундаас хамгийн тод хоёр байр суурь нь бол Netflix болон YouTube хоёр. Нэг нь өндөр чанартай мэргэжлийн уран бүтээлүүдийг санал болгодог. Дэлхийд даяар олон сая төлбөр төлдөг хэрэглэгчтэй. Нөгөө нь энгийн хэрэглэгчээс эхлээд томоохон контент креаторууд хүртэл өөрийн сувгаа нэгээд хинч дэлхийд танигдах боломжтой авраг том видеоны экосистем байна. Тэгвэл энэ дан юу нь яагаад гэсэн өрсөлдөөн нь одоо яг ямар шатанд авч байна? Энэ одоо бидний үзэх зуршил болон контент бүтээх боломж entertainment ирээдүйд яаж өөрчлөх вэ гэдгийг бас ярилцъя гэж бодож байна л да. Тэгэхээр юуны түрүүнд эхлээд түүхийг харъя гэж бодож байна. Netflix бол анх 1997 онд DVD түрээсийн үйлчлэгээр бизнесээ эхэлсэн байдаг. Харин 10 жилийн дараа буюу 2007 онд интернет стриминг рүү эргэлт буцалгүй шилжснээр дижитал нэрийн үеийн хамгийн гол тоглогч болсон. За 2023 оны байдлаар бол Netflix дэлхийд даяар 230 гаруй сая төлбөртэй хэрэглэгчтэй байсан. Энэ бол одоо 2 жилийн өмнөх тоогоо шүү. Одоо 24 25 онд тэр энэ тоо бас өөрчлөгдсөн гэдгийг та бүхэн санаарай. Жил бүр оригинал контент бүтээгээд 17 тэрбум $, дээш хөрөнгө оруулалт хийж ирсэн. Одоо жишээ нь Stranger Things, The Crown, Squid Game гэдэг юм уу те. Энэ хийц сурлуудаараа үзэгчдийг үнж байдлыг одоо улам баттгаж төлбөртэй хэрэглэгчээ улам бүр тогтоон барьж байгаа гэсэн үг. За харин YouTube-ийн хувьд гэх юм бол 2005 онд байгуулагдсан жижигхэн стартап компани хэлбэр байсан. Тэгэд нэг жилийн дараа буюу Google-д одоо зарагдаад тэдний мэдл очсороо огцом хурдан өсөлтийг үзүүлсэн. Өнөөдөр YouTube-ийн сарын идэвхтэй 2.5 тэрбум эрчим хэрэглэгч байдаг гэж одоо та бүхэн өдөр бүр 1 тэрбум гаруй цагийн видео үзэлт бүртгэгддэг дэлхийн хамгийн том видео платформ байна. Амьдралаа өөрчилж чаддаг тийм контент креаторын экосистем энд бий болсон гэж хэлж болж байгаа. За тэгэхээр эндээс хамгийн том ялгаа гарч ирж байгаа. Netflix бол мэдээж эрийг мэргэжлистүүд өндөр чанартай уран бүтээл байгаа тийм. Харин YouTube бол хэрэглэгчдийн бүтээсэн контент бодит хүмүүстэй ойр тасралтгүй тийм урсгалыг бий болгоцсон байна. Контентын хувьд хоёр тал нь хоёр өөр философи байгаа. Netflix бол зөвхөн мэргэжлийн продакшн дээр тулгуурсан өндөр чанартай кино зурлд анхаардаг. House of Cards одоо юу гэдэг нь те Stranger Things гэх төрүү дээр дурдсан шүү дээ. Энэ мэд бүтээлүүд нь дэлхийн соёлыг өөрчилсөн гэж болно. Тэр нь юу гэхээр binge watching гэж хэлдэг те. Энэ бол нэг зурлыг нэг суурин дээр дараалан үзэх соёлыг бий болгосон гэж байгаа. Хэрэглэгчийн цагийг урт хугацаанд барьж чаддаг гэсэн үг. Харин YouTube болохоор огт өөр замаар явсан. Блог, стриминг, подкаст, тоглоом, богино видео, тий амьдралын гоё хүний акшн гэдэг юм уу тий. Энд одоо контентыг хязгаар гэж юусоо байхгүй бүр. Хинч одоо өөрийнхөө сувгийг нээгээд дэлхийд даяар үзэгчтэй холбогдох боломжтой. Influencer economy гэж ярьдаг тий. Үүнийг бий болгоод entertainment-ийг студиэс энгийн хүмүүсийн гарч шилжүүлсэн ийм арга болоод байгаа. Тэгэхээр энд нэг чухал өөрчлөлт харагдаж байгаа юм л та. Хүмүүс уламжлалт телевизээс холдоод хүссэн цагтаа хүссэн газараа гар утсаараа контент үзэх илүүд болсон ийм одоо дадалтай болчихж байгаа. Тэгээ энэ өөрчлөлт бол Netflix гэсэн ашигтай байгаа. YouTube үнэн давуу талыг олгож байгаа. За тэгэхээр Netflix бол түрүүний хэлдэг шиг өндөр чанартай контентыг дараалан үзэх зуршлыг бий болгож байгаа. Харин YouTube болохоор үнэн үзэх боломжтой мөртлөө зар сурталчилгаанаас орлого олдог. Хэрэглэгч өөрөө контентыг бүтээдэг болохоор шинэ видео формат тасралтгүй төрдөг гэсэн. Орлогын бүтцийн ялгаа нь тэдний стратегийг ерөнхийдөө тодорхойлж байгаа. Netflix бол одоо үндсэндээ одоо сар болгын subscription based буюу захиалгын бизнес модель гэсэн хүн төлбөр төлдөг те. Хэрэглэгч сар бүр төлбөр төлөөд сурталчилгаагүйгээр энэ контентөө үзнэ гэсэн. Тэгсэн мөртлөө чанарыг нэн тэргүүнд тавих боломжтой болгодог. YouTube контент сурталчилгаа, influencer economy гэсэн ийм аврах том экосистемийг бий болгоцсон байна. Хамгийн сонирхолтой нь тулаан бол үзэгчдийн цагийн төлөөх өрсөлдөөн төр өрнөж байгаа байхгүй. Хин илүү цагийг үзэгчдийг одоо өөр дөрөө байлгаж чадна гэдгээр энэ хоёр платформын тулаан явагдаад байгаа шүү. YouTube өдөрт дунджаар 1 тэрбум гаруй цагийн үзэлтийг бүртгэдэг гэж ярьжсэн те. Америкийн хэрэглэгчдийн хувьд видео үзэлтийн хувьд бол YouTube олон жил дараалан Netflix-ийг бүр давмгаа давж ирсэн байгаа. Тийм статистик ч гэсэн байдаг. Харин Netflix-ийн хувьд болохоор нэг хэрэглэгч өдөрт дунджаар 2 цаг орчмын контент үздэг гарсан байгаа. Тэгэхээр энэ хүмүүс чанартай цуврал киног дараалан үзэхэд их цагийг зарцуулдаг гэснийг харуулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Netflix бол одоо илүү тийм deep үзэлтийн дээр ялаад харин YouTube болохоор илүү их өргөн үзэлтээр ноёрхож байгаа гэсэн үг. Эндээс одоо технологийн дараагийн шат эхлэх гээд байгаа. Тэр нь юу гэхээр хиймэл оюун ухаан. Netflix бол хиймэл оюун ухаан суурилсан санал болгох системээ улам бүр хөгжүүлээд яг үзэж байгаа хэрэглэгч бүртээ таарах контентыг санал болгодог болсон байна. Цаашлаад бүр ингээд тоглоомын салбарт ороод Netflix gaming хүртэл нэвтрүүлсэн байгаа шүү дээ. Тийм интерактив шоу, VR шоу хүртэл ирээдүйд бэлтгээд заримыг нь туршаа явж байгаа. Харин YouTube болохоор shorts гэж оруулж ирсэн те одоо TikTok шиг видео оруулж ирсэн. Тэгээд
лайв стриминг, гейминг, подкаст зэрэг олон чиглэлд хүрээгээд тэлээд телевизийн үүргийг задлах зорилготой байгаа. Ингээд бодоход энэ хоёр бол зүгээр компани өрсөлдөөн биш байгаа. Энэ хоёр л одоо хоёр өөр ертөнцийн мөргөлдөөн гэж хэлж болох гэдэг. Нэг талд одоо Netflix мэргэжлийн студ өндөр чанартай глобал тийм хит кинонуудыг гаргаж ирээд Холливуудыг тийм дижитал болгох зорилго тавьсан байна те. Дижитал Холливуд гэсэн. Харин нөгөө талд YouTube болохоор нээлттэй талбар уу хинч одоо контент бүтээгч байгаад чадчихвэл те инфлюенсер экономи юу энэ эдийн засагт зар сурталчилгаанд суурилсан асар том экосистемийн нэг хэсэг болж байгаа. Тэгэхээр ойрын ирээдүйд энэ хоёр загвар хоорондоо нэлээд ойртож мэднэ. Яаж юм гэхээр Netflix хэрэглэгчтэй илүү тийм интерактив харилцах боломжийг олгож аваад YouTube илүү тийм мэргэжлийн production контент нэмэх чиглэлд шилжиж эхлэх байгаа байхгүй юу? Өөрсдөө спонсорлж контент хийдэг ч юм те. Үүн дээр нэмээд бүр Disney Plus, Amazon Prime зэрэг гуравдагч тоглогчд орж ирснээр интернетийн зах зээл улам задгаа илүү их өрсөлдөөнтэй болоод байгаа. Тэгэхээр энэ хоёр аваргын хэн ирээдүг тодорхойлох вэ гэсэн асуулт гарч иж байгаас Netflix юм уу? Кино цувралаар хүний анхаарлыг сайн татаад мэргэжлийн контент оруулах эсвэл YouTube шиг хязгааргүй контент бүтээгчид тэгээ бодит амьдралд ойр юм контент ертөнцөө авах уу те. Үнэндээ аль нь ялнаа. Хин энэ ч гэсэн вин болж байгаа. Яагаад гэвэл энэ нэг платформ биш харин хэрэглэгч байгаа. Учир нь энэ дайны үр дүнд бид нэр илүү их олон сонголттой, илүү их олон төрлийн контенттой болоод илүү нээлттэй энтертайнмент ертөнцийн рүү орж байгаа гэсэн. Энэ хоёрын тулаан өрсөлдөөн цаанаа нэлээд том юм шиг боловч ерөнхийдөө дижитал 90 үеийн энтертайнментийн ирээдүг тодорхойлох томоохон өөрчлөлтийг явуулаад байгаа гэсэн. Тэгэхээр энд хэн хохирч вэ гэхээр хамгийн сонирхолтой нь уламж студиуд жоохон дарангуулагдаад үлдчихэж байгаа одоо. Холливуудын уламж студиуд гэсэн үг шүү дээ. Аль платформ дээр хэрэглэгч илүү их цагийг өнгөрөөлж байна. Хэн илүү их технологийн шийдлэр үзэгчийг татж гэнэ гэдэг нь дараагийн одоо алхмуудыг шийдэд аваргална гэсэн үг. Тэгэхээр хэн ч ялсан бай нэг зүйл нь тодорхой. Энэ бол entertainment болон контент бүтэд илүү их нээлттэй болоод олон платформ дээр одоо маш гоё инновацлог шин зүйлүүд гарч төрөн бий болно л гэдэг хэлээд байгаа. Тэгэхээр таны бодлоор ирээдүйд аль нь илүү их давмгаалах бол Netflix үү, YouTube үү? Та энэ талаар өөрийнхөө бодлыг бас комент хэлбэрээр үлдээгээрээ бүгдээрээ бас сэтгэл хэсэгт одоо дискшн өрнүүлээ л дээ. Ингээд манай сувгийг subscribe дараарай. Дараагийн удаа илүү сонирхолтой контентын талаар ярилцах болно шүү. Хамт байцгаая.